Нийлүүлээд Сонгон ахын дүүргийн 17 дугаар хороо буюу 17 дугаар хороо Төв замын хойтлын хэсэг буюу Блэсэмэрдээр хар орон захын одоо хойтлын игнэний чулуун замын энэ хэсгээр манай Бадрах инженеринг маань бол ажлыг авч гүйцэтгэж байгаа. Өнөөдөр бол яг энэ хойтлын хэсгээ бол чулуун замын давцсан бол сөөлөж эхлээд байна. За Бадрах инженеринг ХХК-гийн ерөнхий инженер их төвшин. За Бадрах инженеринг компани ерөнхий инженер их төвшин байна. Манай холбоо төслийн өрөөнд Ноологийн төв лабораториос Сапорогийн уулзалт. Сапорогийн уулзалт тий. Ноологийн төвөөс Сапорогийн уулзалт бол хүлээж авч ажлыг. Нийт хэдэн мянган? Нийт 27 мянган бид 27 мянган толгойд ажлыг хийж байгаа. За өнөөдөр бол ингээд хуулж авсан хэсгээс хойдлынхоо хэсгээс дэвсээд чулууга наагаад эхэлсэн байж тий. Ийм бодоод эхэлж байгаа. Тий. Чулууны хэсэг. За чулууны хувьд бол үндсний үйлдвэрлэлээ дэмжиж одоо Монгол чулууг одоо компани хийж байгаа тийм. За өнөөдөр бол энэ хэсгүүдээ ингэж эхэлж байгаа юм. Танах нийт одоо хэднээс ажиллаа эхлээд хэдэн үеийн гүйцэтгэлтэй явж байна. Нэг төвшин инженер нэг ажиллаа нэг танилцуулаад ягаач. Анх бол одоо 4 сарын чулуу тавих ажлууд 5 сарын 1-ээс эхэлсэн. Тэгээд одоогийн байдлаар 27 мянган метр квадрат талбайгаас одоо гүйцэтгэлээр бүр яг баталгаажсан бол 11 мянган хийцээ явж байна. Хийцээ. За чулуунууд дээр бас хүмүүс ингэ шүмжлэлтэй байлаад байгаа. Одоо ингэ тавигдж байна. Хаанаас ямар чулуу авч байгаа вэ та нэг? Чулууны хувьд бол одоо үүдэн гэдэг Монгол үйлдвэрээс үүдэн гэдэг Монгол үйлдвэрээс чулууг авсан. Одоо бид үндсний үйлдвэрлэлээ дэмжиж одоо эхний ээлжинд бид 3500 м квадрат талбайг чулууг аваад байж байгаа тийм. Үүдэн үйлдвэр маань хаана байдаг юм бэ? Ямар асуудлууд байна? Та үүдэн үйлдвэрээс одоо бид нар шууд чулууг татаад аваад байгаа. Асуудлын хувьд бол асуудал байхгүй байна. Чулууны зузаан бол 4 см-ийн зузаантай байх хэрэгтэй. Тэгээд чулууны шаардлагыг бол хангаж чинь гэж үзэж байна. 4 см 3.9-с энэ нөгөө голын хэсгээрээ тавьж байгаа хит хэсэг нь тийм. Энэ бол нөгөө хөтөж хатаа. А энэ нөгөө бусад багтангууд. Энэ бол за үүдэн чулуу юу? Үүдэн чулуу ХХК-гаас 3500 м квадрат. Тий. Чулууг аваад байна. За татаад ирсэн байж байгаа тийм ээ. Метр квадратын хэдээр авч байна юунууд дээр зөв сонирхоод асуухад танаас метр квадратын үнэлгийг бол компани захирлууд хийж байгаа тийм. За ингээд эхний хэсгээ ингээд дэвсээд хойноосоо явж байгаа юм байна тийм. Зарим хэсгүүдээр яг хөдөлгөөнтэй юмуд байж байгаа. Тэгээ зургийн дагуу нэгтшруудад юмудаа хийх байгаа. Хуучин хууж авсан хэсгүүд бол нэг иймэрхүү хуучин хуулж авсан хэсгүүдийг бол бид нар бол яг дүүрэгт хүлээл гэж өгч байгаа. Дүүрэгтээ бид нар харьцаад бол сонгор ахын дүүргээс шууд бид нар шууд бодон дээр өрөөд одоо нөгөө нэг аж ахуйн хашаанд нь бодон дээр тавьсан байгаа шиг харагдчихсэн тий. За эдгээр тийшээ яваад. Одоо эндээс ийшээ ингээд танах. Чулуу Тэзээ авда чулуунуудаа. Энийг уржигдад татаж авсан. Уржигдад татаж авсан уу? Тэ. Одооноор ингээд чулуунуудаа бүгдийг аваад зам дагуу тавьчихсан. За та хэдий төлөвлөгөө юу вэ? Төвшин чинь. Одоо энэ хэсэг талбайг энэ чинь ингээд гүүр хүртэл нэг 300 400 м байна уу тий? Гүүр үрээд гүүрнээс цаашаа та юу хүртэл? Гүүрнээс цаашаа одоо бид нар бол энэ одоо эндээс 32-ын энэ уулзуураас одоо яг энэ хар хоронгийн гүүрний доор хүртэл бол 3500 м квадрат гэж тооцоолоод энэ хэсгийг одоо зөвхөн Монгол чулуугаар Монгол чулуугаар хийж байгаа. Тийм. Зөвхөн хойдолтой гэсэн үг байна тийм. Зөвхөн хойдолтой. Тэгээ харьцангуй нөгөө өргөн дугуун замтай бас явган замтай болохоор ажил хийхэд бас төвшил багтаа байгаа. Замынхаа хойдолд сонгон архын дүүрэгт бол одоо ингээд хөдөлгөөний зохион байгуулалт ажлын талбайгийн хувьд бол маш боломжтой байгаа. Дүүргээс шууд бидний гэсэн маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд ингээд юунууд яаж явах тань хажуудлын мод бургаснуудыг гэмтэх мод бургас ногоон байгууламжтай ер нь бид нар гэмтэхгүй байна. Холоор одоо болж өгвөл шууд одоо ногоон байгууламж байх юм бол тэднийг хөндөхгүй тойрч гарах тийм. Тийм хөөс. Хуучин бордюруудаа бол ингээд аваад хүлээгээд өгчөж байгаа тийм ээ. Тийм, хуучин бордюруудыг тонон одоо хогнуудаа ингэж аваад өдөр бол хогнууд ачиж байна. Одоо бид нар бол одоо өдрийн цагаар хог ачхад бол одоо ингээд хөдөлгөөнтэй болохоор өдрийн цагаар хог ачхад айгүй бэрхшээлтэй. Тэгээд бид нар бол оройн цагаар бол хогийг зайлуулахаар хэмжээ явж байна.
За юун дээр одоо энэ сонгон найрхан дүүргийн 17 дугаар хороо буюу хар хорин цагаан хойтлолтоор яг өнөөдрийн байдлаар явган чулуу солих ажил бол хийгдэж байна. За энэ дээр манай Бадрах инженеринг ХХК маань Монголын үүлэн чулуу гэдэг одоо чулуу үйлдвэрлэлээс нийт 3500 м2 чулууг бол худалдаж авч сольж байгаа. Өнөөдөр ингээд энэ чинь байршуулсан байгаа нь бол одоо харагдаж байна. Ингээд байсан байгаа. Энэ бол Монголд үйлдвэрлэсэн Монгол чулуу байгаа. Одоо уул нийслэл хотын засаг хамгийн газраас бол Монголын чулуу үйлдвэрлэгчдийн холбоотой төрөө хийжсэн хамтарч ажиллаж байгаа. Аль бол Монгол чулуунууд авъя гэдэг юм бодлого барьж байгаа. Дотоод Монголын дотоодын үйлдвэрлэлээ дэмжих. Яг манай чулууны холбоон дээр бас хэмжээний дагуу яг үйлдвэрлэх бараг 37, 36-тай, 35-тай эсгүүд гарсан. Барагуудыг бол авахгүй гэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг тэр хэмжээндээ хүрж байгаануудыг аван цаашаа яг чулуу үйлдвэрлэгчдэд маа нөгөө хөрөөнийхөө эрийг зузаанаас шалтгаалаад нарийн бүдүүн гардаг хэмжээ. Дээрэс нь үйлдвэрлэлүүдээ сайжруулж ирэх жилээс арай нөө хямд үнээр бас одоо өсөлтгүйц боломжтой болох хэрэгтэй гэдэг. Үүн дээр нь бас нийслэлийн засаг даргын хамгийн газраас дэмжиж ажиллаж байгаа. Бас дөрвөн шалгарсан компани чулууныхантайгаа хамтын уулзалтуудыг бол үе шаттай хийгээд ингээд дэмжиж явж байгаа гэж бас иргэдтэй хэлээд мэдээж одоо монголчууд дотроо ажилтаа байгаад монгол хүн хөгжихийн тулд дотоодын үйлдвэрлэлээ үе шаттай дэмжиж одоо бодлого барьж явах нь бол маш чухал. Тэгэхээр нийслэлийн засаг даргын хамгийн газраас бол энэ ажлыг бол үе шаттай бүхэл төслүүдийн гэрээний хэмжээнд бол хийж байгаа. Ингээд бол ажиллаж байгаа. Харин яг зөвхөн дотоодын үйлдвэрлэл юмнууд хөгжихөд бид нар мэдээж яг зургийн хэмжээнд одоо жишээлбэл чулууны үйлдвэрлэлээр чулууг зөрчиж өгөх, барзаалтыг гаргах. Энэ чинь нэг талдаа нөгөө шатах аргаар барзаалтыг хийж байгаа тийм баг халтаргаатай. Энэ бол халтардгүй чулуу эзлээд бетон эзлэл гэж бол байхгүй шүү дээ. Энэ чинь цас ороод дээрээ ингээд яхаа бүгд халтараад явна. Гэхдээ барзаалтыг хийснээрээ бол халтаргаа бол багтаа. Одоо бороо чихтэй үед бол халтаргаа багтаа гэж бол барзаалт ингэж хийгээд ингээд явж байгаа. Ийм ажил. Боржууруудаа татсан байлоо. Бордуруудаа татсан. Боржууруудаа ханаас авч. Энэ бордур бас ялгаа адилхан уу тий? Боржуурууд нь энэ үү? Аха. Ийм боржуурууд. Цуцаан хидтэй боржуурууд. 8. Чулуун боржуурууд юм байна тий. Одоо нөгөө цементэн боржуурууд ч бол настал багтаа чулуун боржуурууд ихээр тэгээд дахиад нөгөө чулууныхаа эдлэгээр маш удаан байна гэж үзэж байгаа шүү дээ. Тий. Чулуун боржуурууд нь юм тий. Энэ иргэд бас энэ нөгөө том шинэ хавтан хагараад байна гэдэг шүүмжтэй байдаг ч энэ дээр даасан. Мэдээж энэ бол тэгэл уусаа шууд чулуул юм шиг одоо мэдээж юм шидэхэд бол хагарна. Энэ одоо шидэж байгаа чулууны хувьд бол одоо ингээд жижигхэн дөрвөлчин чулуу биш. Энэ чинь 60-30 хэмжээтэй том хавтан шиг чулуу. Тэр чинь ингээд хатуу битэн дээр шидэхээр энэ чинь чулуу болчихоос мэдээж хагарна. Энэ одоо илэгдэл хорогдлын хувьд бол угаасаа ингээд явган хүний замын хувьд бол энэ бол хүн бол илээж барахгүй. Яг нь ер нь бол яг одоо ингээд тайлбарлахад хагарж ийн маань гэдэг нь өөрөө бол сайн. Ягаад сайн гэвэл пилта шилээр авч үзье те. Пилта шилд бол илэгдэлт байхгүй шүү дээ. Устаадаг. Тэгсэн хэрнээ нягт цайтай сайн материал өөрөө хатуу учраас хагардаг. Зөөлөн шин чанартай хагарахгүй үед хурдан илэгдэн гэсэн. Тэгэхээр хуучин бетоноор хийж байгаа энэ жижиг хийцлүүд бол хагарахгүй үед зөөлөн шин чанартай учраас хагарахгүй. Тэгсэн энэ хурдан илэгдэнэ. Явган замын хувьд болохоор пилта бол амархан хагардаг шүү дээ. Та мэдж байгаа тийм ээ. Тэгсэн хэрнээ бид нар нойлын өөрөө сайн одоо хийцлүүдийг бол чулуун бэлтагаар хийдэг тийм. Тэр маань өөрөө илэгддэггүй. Гадна тал нь маш одоо юутай хатуу бүх шин чанартай учраас илэгддэггүй. Тэгээ суурийг хийгээд гიშгэн хийж чадах юм бол насчлалт маш өндөртэй. Тийм учраас одоо сайн хийж байгаа хотын хийцлүүд бол чулуугаар хийдэг гэсэн үг. Тэгээд бат бүхэн маш сайн шин чанартай учраас том эзэлтэй учраас хагарна. Тэр нь өөрөө зүг гэсэн үг. Тэгэхээр бас энийг бас хагалж ингэж үзэж шоудаад одоо зарим хүмүүс тэгж үзүүлээд байлаа. Тэр бол буруу гэсэн. Энэ бетоны эзлийг аваад шитгэд бол хагарахгүй. Яг гэвэл зөөлөн шин чанартай тэгсэн хэрнээ бороо ус илэгдэлтэнд амархан тесэргүй байдаг тийм ээ. Их төвшин инженер бол энийг мэдчихэж байгаа тийм ээ. Тэр суурийнхаа нягтыг бас сайн тавьбал ер нь бол асуудалгүй байна. Суурийн хувьд бол зургаас бол суурч гэсэн маш сайн хийж байгаа. 15 санж дайраг хийж байгаа. 3-4 санж тэр цементтэй багсармал хийж байгаа. Тэгээд дээр нь чулуу маань хийж байгаа болохоор одоо суурийн маажин гэж ойлгож болох юм шүү дээ тийм. Ерөнхий тийм. За одоо хуучин байсан боржуур бусад аваад подон дээр тавиад буцаж савлаад энийг бол дүүргүүдэд өгч дахиж ашиглана.
Нэг ч Улаанбаатар хотоос энэ явган замын бордюр болон материалуудын сайн материал ингэж буцаж гарч байгааг бол хаяхгүй. Буцаж энэ бол барилгын материал болгож дүүргүүдэд чөлөөж явж дүүргүүдийн шаардлагатай шинээр гэж явган замуудыг хийн. Одоо манай энэ Бадрах инженерингийнхэн маань ингээд хуучин хийсэн материалуудыг яг ингэж савлаж аваад буцаага тавьчихсан. Ингээд зөөгөөд дүүргүүдэд төлөөд гэж өгч байгаа тий. Одоо ингээд цаашаа ингээд 50 явцсан байгаа юу? Тий, одоо ингээд шууд ачаад аваад явахад бэлтсэн. Одоо эхний ээлжинд бол бид нар бол ингээд эхлээд явган хавтангуудыг одоо бүгднийг явуулсан. Одоо ингээд бордюрны одоо ингээд сүүлийн ачлтууд одоо өнөө оройноос явуулаад тэгээд талбай цэвэрлэгээ хийх. Таад энэ ч нөгөө юу хийсэн ба шүү дээ. Өчигдөр бордюрууд хийсэн байна тий. Энд бол шууд сүүл хийсэн чулуун бордюрууд одоо ийм болж ирсэн үг шүү дээ. Тийм ээ. Одоо ингээд шинэ ажлага маань ингээд болсон тий. Чулуун бордюрууд. За чулуун бордюруудын нэг онцлог нь болохоор яг түрүү хэлжсэн хатуулгын хувьд маш илүү хатуулгатай бетоны эзлийг бодвол хамгийн гол онцлог нь ингээд эн чинь бороо болон явган хүний болон бусад илэгдэлтэнд ерөөсөө илэгдэхгүй. Тэгтээ хатуу материал учраас бол зүгээр түрүү хатаа юу бол шитгэд бол харин яг битач илэгддэггүй шүү дээ. Яг тэрэн шиг шин чанартай. Тэгэхээр ер нь бордюр чулуу бол зарим бордюр чулуу бол байгалийнхаа юугаараа наас салх бороо хүний явган зам илэгдэлт бол 100 жилч болдго юм байна. Гэтэ бордюрын чулуунууд бол өөр цаанасаа тэгээ доор хойш 20-30 жилийн насжилтаа илэгдэхгүй гэж байгаа учраас чулуун бордюр чулуун хат ингээд байна шүү дээ. Тий. Онцлог нэг төвшинж дээр. Тэгээ одоо та хэд бол ингээд захын бордюруудаа ингээд хийгээд. Гэсэн одоо энэ ч нөгөө багсармал үеэ тавиад. Тэгэхээр доор нөгөө дайрган суур орж байгаа. Дайрган суур орж багсармал орж байгаа. За энэ шинэ ирсэн юмудаа ингээд завлаа. За өөр хуучныхаа юунуудаа бүгдийг ашиглаж байгаа. Бетоны юунуудаа ингээд хийчихэж байгаа. Ногоон байгууламжтайгаа бол ингээд тулгаад машинуудаа ингээд хийчихэж байгаа. Нэг төвшин инженер хийж байгаа ажлын үед хүндрэлтэй асуудлууд байна уу? Хүндрэлтэй асуудлууд бол одоо бид нар бол одоо яг хүндрэлтэй асуудлаар гараад явчлаа гэж бодлоо. Одоо Баянгол дүүрэгт одоо хар орон худалдааны төв хамгийн их хүл хөдөлгөөнтэй, хамгийн их зай талбай багтай. Тэр тал дээр одоо хар худалдааны төвүүд бас дэмжиж чинь бидний ажлын талбайгаар хангаж чинь. Тэр болгонд одоо очихын нэгжүүд бас дэмжиж ажиллаж байна. Иргэд бол одоо энэ чинь одоо халтрын штэ яагаад ингэж халтрдаг чулуу гэдэг байна. Тэр талаас нь тайлбарж энэ бол ингэж барцаалчтай ингэж барцаалттай шууд ингэж тийм гөлгөр чулуу тавиагүй гэдэг иргэдэд бол хэлэхэд бол уулна бидний ажил хийгдээд дуусны дараа энэ өстө гоё цэвэрхэн болж юм гэж иргэдийн бол уулна бол бидэрт юу уртлын хэсгээр хийгээд дууссан юм байна шүү дээ тий. Ерөнхий бид нар одоо уртлын хэсгийг урталтаа нэг 16 мянган метр квадрат талбайтай. Тэгээд тэндээс одоо 16 метр квадрат талбайгаас 12 мянга. За Баатарын инженеринг маань тийч хуучин явган замын хуусын юмнуудыг понтоолоод ачицсан харагдаж байна тий. Одоо ингээд дүүргүүдэд хүлээлгэж өгөөд явж байгаа тий. Хуулцаа. За хуулцсан хэсгүүд нь ингээд харагдаж байна. Тэгэхээр энэ хэсэг маань өөрөө зөвхөн солих задлын юмнууд нь ороод одоо ингээд хуучны дэлгэцсэн юмудаа буцаж ашиглана. Гэхдээ одоо ингээд иргэд харахад бол яг хуу насжилтын үед ингээд эхлээд дээрээсээ илэгцсэн янз бүрийн илэгдэлтэй байгаа. Тэгээ энэ өөрөө хурдан ингээд илэгдээд бетоны эцэл бол бороонд ер нь бол цэв дисч юм бол урсаа авчдаг тийм ээ тесэргүй байдаг. Тэгээ сайн чанарын бетоноор хийхэд маш шаардлагатай байдаг. Тэгээ уул нь бол яг сонгодог утгаараа хот гэдэг чинь өөрөө чулуун явган зам байвал чулуу ч нөө байгалийн нэгт өндөртөө өөрөө бороо нар салхин тесвэртэй. Бетоны эцэл бол харьцангуй явган зам хийж байгаа чинь нар салхинд бол тесэргүй ингээд мэдээ илэгдсэн. Тэгэхээр бидээс энийг бол дүүргүүдийн бүтээн байгуулалтан дээр бол байхгүй газруудаар явган зам дээр ашиглана гэдэг ингээд буцаа зориултын дагуу одоо ингээд тавьцсан харагдаж байна. Ингээд зориултын дагуу ачиж байгаад ачаад ингээд явуулж байгаа. Ихэвчлэн цэцэрлэгийн сүлийг хайж байгаа. Бусдын одоо бүгдийг ингээд ачиж байгаа. Одоо хагарч готорсон эдрийг бол бид нар шууд хаяг руу хайж байгаа. Тий. Энэ одоо ингээд болж өгөх одоо буцаагаад эргэж ашиглаж болох автангуудыг шууд бодон дээр өрөө. Энэ шиг дүүргүүд явуулж гэж өгч байгаа тий. За энэ чинь ингээд хуулж байгаа хэсгүүд хэдүүлээ тийшээ хуулж байгаа хэсгүүд дээр гараад нэг хараад. Манай захиалагчийн хяналтын бэлгүүний инженер байна уу? За бэлгүүний инженер янчаа ямар ажил хийгдэж байна? Одоо захиалагчийн зүгээс тавьж байгаа шаардлага асуудлууд юу гарч байна? За нийслэлийн засаг даргын тамирын газраас гаргасан
явган зам төвчлөлтийн ажил геологийн төв лабораторид ороос офицеруудын төв орд хүртэл 11.6 км зам дээр техник хяналт хэрэгжүүлээд нийслэг хөрөнгө оруулалтын газрын хяналтын ажлаар бэлгүүн байна. Тухайн ажил нь 150 бэлгүүний баталсан суурьтай 3 см багсралмал дээрээс нь 4 см зузаалтай борчин чулуу авто угсралтын ажил. Өнөөдрийн байдлаар Бадрах инженерийн ХХК дээр 40% гүйцэтгэлтэй ерөнхийдөө хийгдэж байна. Энийг гэрээгээр хэзээ дуусах вэ? 10 сарын 1 гэсэн байгаа. 10 сарын 1-нд тий. Талбай бас харьцангуй том юм байна шүү дээ. Тийм тэгээд энэ маань болохоор үргэлжлээд нэг дэд бүтцийн холбооны ажил, агаарын шугам доошлуулна, газарт буулгах ажлууд маань цог шийдлэр мөн ногоон байгууламжаас давхар хийгдэж явж байгаа. Ногоон байгууламж тий. Ногоон байгууламж нөхөн сэргээх. Тухайн Бадрах инженерийн дээр бол харьцангуй асуудлууд бол гайгүй. Үргэлжлээд нэг 10 дугаар удаас цаашаага 14 зам хөтлөлтөөр нөгөө нэг аж ахуй нэгжүүд бас ингээд урагшаага явган зам руу түрээд ороод ирсэн. Хүн явах бололцоогоор юусэн хангаж өгөөгүй тиймэрхүү асуудлуудыг бас давхар шийдээд явж байгаа. Аж ахуй нэгжүүдийн шат довжооны асуудлууд байна гэсэн үг тийм үү? Тэднийг бас буулгаад зэслээд явж байгаа. За одоо ингээд энэ хар хорингийн бид нар яг одоо хар хоринцохын хойд нөгөө нэг явган замын гүүрний хажуудлын хэсгээр байж байна. Сонгон ахын дүүргийн 16 дугаар хорооны нутагт хэсгэл орж ирсэн байна. За ингээд яг хуу энэ бүтээн байгуулалтын иргэд маань хийж байгаа шүүмжлэлтэйгээ одоо яг хуу ингээд хэсэг харахад зарим цэвэрхэн болон гимтээгүү талбайг солиод байгаа харагдаж байгаа. Гэхдээ ингээд харах юм бол хэсэгчдэд янз бүр. Одоо ингээд харахад бүтээн харагдаж байгаа боловч ер нь бол хагаралууд үүсээд илэгдэлт маш их явагдсан. Холбоос хэсгүүд нь ингээд эвдэрсэн. Дээрээс нь одоо манай байгууллагууд маань ингэж байгаа. Засвар үйлчлэгээ хийгээд одоо ийм талбайнууд их байгаа. Засвар үйлчлэгээ хийгээд чанарын шаардлага хангахгүй буцаагаад хийхдээ одоо яг энэ трассын дагуу ингээ ихтэй хонхоолгоод ингээ суулт үүссэн хагартсан. Буцаад энэгээр ингээд явган хүмүүс зорчих, дээрээс нь скутер дуудаг хүн ингээд явхад ийм цөмөрлтүүд үүсгээд ингээ гимтээцсэн. Тэгээ ингээд чулуун одоо дээдлийн бетонын явган замын хэсгүүд дээр бол гимтлүүд ингээд энэ тоосгын эзлүүд дээр бол гимтлүүд маш их гараа ингээ хагарцсныг бол харж байна. Тэгэхээр иргэд маань ингээд зарим хэсгүүдийг харахад ингээд зүгээр харагдаад байгаа боловч эвдрэл гэмтэл насжилтын хувьд бол нэлээд илэгцсэн. Дээрээсээ ийм хэсгүүд байж байгаа. Ингээд энийг бол чигэд өндөр нягттай суурьуудыг хийгээд чулуун болгосноороо энэ одоо хойтлын хар ойрон цагын хойтлын эсрэг тал бол чигэд чулуун болсноороо бид нар дахиад 30 жилийн дараа бол одоо нэг төлөвлөгөөт том одоо солихом засварыг хийн насжилтыг ингээд чигэд болгож ийн гэсэн. Тэгэхээр яг ингээд яваад үзэх юм бол иймэрхүү гэмтэлтэй илэгцсэн хэсгүүд маш их байна. Тэгэхээр бид нар юу энийг буцаж хуулж аваад гэмтэлтэй дахиж ашиглах болохгүй эсийг бол барилгын оглоо өгөөд ашиглаж болохоор эсгүүдээ буцаагаад подон дээр тавиад дүүргүүд өг дүүргийн одоо зарим явган замын бүтээн байгуулалтын эсгүүдээр бол ашиглахаар ингэж бол ашиглаад явж байгаа гэж бас иргэд маань ойлгоорой. Тэгэхээр ерөөсөө энэ дээр бол буцаж хог дээр хаяж одоо төсөө мөнгийг үргүү зарцуулаад байгаа зүйл байхгүй. Бид нар түрүү харсан подон дээр тавиад буцаагаад дүүргийн бүтээн байгуулалт болж байгаа тийм үү? Их төвшөөс дээр энэ эсгүүд танах ороод хийх үү? Бадан гэсэн. Тий. За одоо тэгээд төлөвлөгөө энийг хизээ хуулах чинь. Яаж? Төлөвлөгөөнүүдээр одоо бид нар хар буудлын одоо зүүн талын хэсгээс бол хуулаад эхэлсэн байна. Энэ одоо доор нь холбооны ажил явах ёстой. Холбооны сувгчлал 10 дугаар хүртэл явах ёстой. Энэ хэсгийг бид нар ахад 1000 орчим метр квадрат талбайг хуулсан байна. Тэгээд тэнцэн одоо холбооных нь ажил нь явагдаад араас нь явган замын ажил нь явагдаад тэгээд бид нар одоо энэ хэсгээс цаашаа хөгжлөж байгаа юм. За энэ дээр бэлгүүн инженерээс нэг өдрөөс эхлээд одоо холбооны маань төсвөлийн цэг маань энэ харагдаж байгаа. Төсвөлийн цэгийн ухалт ихтэй ингээд талбайгаа бэлдээд холбооны шугам маань болохоор 10 дугаар бол ийм артаас одоо энэ 19 дугаар байр хүртэлх хоорондын шугамыг цогц нөгөө нэг дөрвөн хос шугамаар шидэж байгаа юм байна. За ингээд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 56.9 км явган замыг чулуун зам болох ажил бол ойролцоогоор 30-40% гүйцэтгэлтэй гэж. Энэ 14 компани маань бүгд гүйцэтгээд явж байгаа. Мэдээж ингээд Улаанбаатар хотод сүүлийн одоо 20 жилийн байж байгаа шон дээр байгаа суугчлууд, гэрэлтүүлгийн одоо гэрэлтүүлэг цахилгааны шугам шүлж яаж байгаа. Бид нар тодорхой хэмжээнд боломжтой нүүдийг нь болохоор доошоо суугчлуу хийж одоо холбооны гүний суугчлын байдлууд шилжүүлж байгаа. Зарим шилжүүлэх боломжгүй цахилгаан гэрэлтүүлгийн шугам хоолойнуудыг бол байранд үлдээгээд бас тодорхой хэмжээнд дээр байгаа дээдлийн утаснуудыг бол
цэгцлэх ажлууд давхар хийгдэж байгаа. Энэ нь өөрөө явган замынхаа ажилтайгаа уялдаж байгаа учраас төвөгшөлтэй ажлууд бол маш их байгаа. За түрүүн би хэлсэн бетоны эзлэл зөөлөн шин чанартай усанд амархан илэгддэг. Чулуу эзлэл бол бетон эзлэл бол хатуу шин чанартай. Байгалийн одоо бороо нар салхинд бол маш төсвөртэй байдаг. Гэхдээ ийм боловч буцаагаад шидэхэд бол амархан агардаг. Яг бэлтаа агарч байгаа юм шиг. Гэхдээ бид нар бол бэлтаагаар 0 байна гэдэг шиг энэ чулуун эзлэл бол нэг суурийн сай гэдэг гიშчих юм бол илэгдэлд бол маш төсвөртэй бороо нар салхинд бол ийм төсвөртэй байдаг ийм онцлогтой байж байгаа. За өнөөдрийн үед ингээд Бадрах инженерингийнхаа их төвшин захирлынхаа ажилдаа танилцж байгаа. Хугацаанд ажиллаа дуусган чанартай дуусна гэж бодож байгаа тийм ээ. За ингээд дуусчих.